Гишүүдтэй өглөөний мэндийг хүргье. За ер нь бол нөгөө эрүүл ухаан байхгүй газар хүчирхийлэл ихсдэг гэдэг шиг л энд одоо юу болж байгаа, яг энэ цэцгийн дүгэлттэй холбоотой асуудлыг зашмын байр суурьны хувьд яаж одоо хилцэх ёстой гэдэг асуудлыг ярихаар хин нэгний талч юм шиг, хин нэгний улаан хамгаалагч юм шиг юм дайр доромжилдог байдал бол их гарч ийн сошиал дээр ч гэсэн. Тэгээ энэ дээр бол хувийн үед бас их харамсаж байгаа. Бид нар өнөөдөр яг үнийг хэлэхэд энэ цэцгийн 38 хуудас дүгнэлт гарсан. Тэгээ дүгнэлтэн дээр орсон 1-2 өгүүлбэр эс болоод ер нь энэ цэцгийн дүгнэлтийг чи хилцэх юм уу хилцэхгүй юм уу гэдэг асуудал өрнөөд үндсэн хуулиа хараад одоо яг юм гацаанд орцсон байж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр ч гэсэн ингээ гишүүд орж юу хилцэх юм бэ гэхээр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээ хилцэх юм өгөхөр үгүй дүгнэлтийн тухай гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу. Энэ одоо юу гэсэн ч үгүй те. Тэгээ бид нар хизээ нэгэн цагт энэ улс төрийн талцал, тэмцэл одоо юу гэдгийг дайралт давшил дууснаа. Энэ угаасаа л дуустдаг юм. Тэгээ ингээд дуусны дараа бид нар энэ эрүүл ухаанаар энийг юу болчихоо, яач вэ гэдгийг одоо үнэлт дүнэлт өгөх цаг ирнэ. Тэр үед энэ зашмын байр суурь юу байсан юм бэ гэдэг маш чухал. Энд чинь дараа нь ямар үр дагавар гарах гээд байгаа юм бэ? Энийг л бид нар энэ мэрэгжлийн байнгын хорооны хувьд ингээ хууль зүйн байнгын хороо уг нь хилцэх ёстой байгаад байгаамаа. За энэ түрүүн бас гишүүд хэлсэн энэ зарим гишүүдийн хувьд бол нөгөө цэцгийн дээр хөх тэнгэр гэдэг шиг л цэцгийн дүгнэлтэн дээр байж байгаа үг бүхнийг дагах ёстой гэдэг юм байх шиг байна. Хуульчид бидний хувьд бол цэцгийн дээр үндсэн хууль байдаг. За үндсэн хуулийн дээр цагаан дээр хараар 66-гийн 3 дээр за улсын хурлын одоо тэр тогтоол үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаад улсын хурал хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэр гаргана гэдэг ийм үгтэй дүгнэлт нь. За тэгээд энэ манай нөгөө цэц маань одоо ямар процессор нь явсан мэддэхгүй одоо нэлээд ийм яагаад ийм шийдвэрийг гарсныг би бол хувь хүний хувьд ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгээ энэс болоод бид нар ийм ямар дэгээр өнөөдөр бид нар юу хэлцээд байгаагаа ч ойлгохгүй байдал хүрсэн ба шүү дээ. Тэр энийг бол нэг тийш нь бас гаргасан зүйтэй. Дараа энэ чинь 1 жилийн дараа, 5 жилийн дараа энэ маань өөрөө ямар үр дагавар үзүүлэх үү гэдгээ бас бодож цөмөрөө энийг хамтаа шийдвэрлсэн дээр гэж бодож байна. За өнөөдөр зарим гишүүд бол мэдээж энэ цэцээр бол 2 асуудлаар дүгнэлт гарсан. Бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ энэ дээр гишүүний эргүүлэн татах асуудлыг шууд хэлцэх ёстой юм биш үү гэдэг байр суурийг илэрхийлж байна. Энийг ч гэсэн бид нар хууль зүйн хувьд ямар ч боломжгүй юм аа. Манай зарим гишүүд бол мэдээж одоо энэ дээр байр сууриа илэрхийлж байгаа. Гэтэ тэр 38 хуудас дүгнэлтийг ер нь бүгдээрээ нэг баабыг уншчмаар байгаа байхгүй юу? Сүүлийн 2 өгүүлбэрийг нь эсвэл дүгнэлтийг нь аваад бариад дайраад одоо ингэсэн байна гэдэг юмыг сошиал түгээхээсээ илүү. Тэгээ цэцгийн энэ 38 хуудас дүгнэлтийг чинь 17 дугаар хуудсан дээр та бүхэн харах юм бол яг тэр цэцгийн хурал болдог өглөө засгийн газар талаас нэмэлт юм шаардлага буюу нэхэмжлийн шаардлагаа ихсгэсэн. Тэн дээр юу гэсэн бэ гэхээр энэ булган туяа дид дарга 6 дугаар хуудсан дээр байгаа юм биш үү? Булган туяа дид дарга өөрөө одоо өмнө нь бол нэг үйл ажиллагаатай холбоотой юм явж байснаа өргөсөн тангаргаасаа ницэж ингэсэн гэдэг нэмэлт юм шаардлага тавьсан байхгүй юу? Тэгээ энийг цэц бол хилцээд шийдвэрлээд баахан анализ хийгээд тийм үндслэл тогтоогдохгүй байна. Зөвхөн хурал даргалагчийн хувьар саналын буруу томьёолол уншаад одоо үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр нь гарцсан. Тэгэхээр та бүхэн үндсэн хуулийнхаа 29 дээр байгаа гишүүний тангараг ямар үед эргүүлэн татах үндслийг харах юм бол энэ дээр өгүүлбэр нь гишүүний тангаргаасаа няцаж гэдэг үг байгаа. За манай улсын хурлын тухай хууль дээр ч байгаа. Энэ үгийг чинь болохоор цэцэд чинь та За 1 минут гүцээгээд өгье. Цэц бол тийм үндслэл тогтоогдохгүй байна. Даргалагчийн хувьар л ингэсэн байна гэдэг юм шийдвэр гаргачихад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо цөмөрөө мэдээж улс төр явж байгаа ах гэхдээ эн чин дараа нь ямар үр нөлөөтэй байх юм бэ? Ингээд байх юм бол бүгдээрээ тэр нэг одоо юу нэг 9-3 ч гэнэ үү нятсан гэдэг үг рүү оруулаад цэц тийм шийдвэр гаргаагүй байхад ингээд явах процесс руу битгий түлхээч. Энэ маань өөрөө цаашдаа том үр дагавар гаргана гэдэг манай туршлагатай парламентчд уг нь бүгдээрээ л ойлгож байгаа гэж би найдаж байгаа. Тэгэхээр байр суурийн хувьд ийм байна. Ер нь бид нар энэ цэцгийн дүгнэлтийг яаж авч хэлцэх ёстой, ямар дэгээр яваад байгаагаа ч гэсэн ер нь тодруулсан дээр болов уу гэсэн байр суурьтай.